Энд байна. Та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Тэгээд өнөөдрийн ишлэл бол Луг 22-ын 22-23-ыг ирсэн байна. Харин үзэгтэн надаас урагч нэгний гар миний хамт ширээн дээр байна. Тэгэхээр эзний зоогон ширээн дээр бүгд шамнартаа суужсэн байгаа апостол бүгд түүний дагалдагч илч нартайгаа. Тэгээд нэг нь урмна гэдгийг бол эзэн илчилж хэлж өгч байгаа. Тэгээд бүр онцгойлон тэр хүний гар гэж хэлж байгаа. Надаас урагч нэгний гар миний хамт байна гэж хэлж байгаа. Тэгээд яагаад энэ гарыг онцлсан талаар бас би дараач ишлэгийг уншихтаа хэлье. Учир нь үнэхээр хүний хүү оноогцнороо явж байна. Харин түүнээс урагч хүн золгүй ээ гэв. Тэд өөр хоорондоо бидний хинэн тийм зүйл хийх юм бол хэмээн ярилцаж эхлэв. Тэр хүний хүү явах ёстойгоор явна, оноогцнороо явж байна. Харин түүнээс урагч хүн золгүй ээ гэж байгаа. Тэгээд үнэхээр Иесусээс урагч хүн золгүй ээ. Үнэхээр Иесусийн нэрээр итгэгч гэж явж байсан, итгэж чөлөөлж байсан, сонгогдсон тэр хүн эзнээс урагж байгаа. Тэг яагаад бас урах шалтгааныг бид нар бас зөндөө олоодаа асуудаг л та. Тэгээд зүрх сэтгэлээсээ болсноос гадна бас өөр тэр үнэхээр гим нүгэл дунсан байсан байгаа. Энэ үед сатан үнэхээр тэр үед ажилласан байгаа тэр лөө. Тэр Иохан 12:6-8-ыг уншиж өгье. Тэгтэл Мария маш үнэтэй цэвэр нардын 1 литр үнэрт тоос аваад гэж. Энэ баг парфюм буюу үнэртэй ус шиг үнэтэй. Жохон үнэртэй ус $100 байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тийм үнэтэй. Тэгээд бүр 1 литр гэж байгаа байхгүй. Литра үнэрт тас аваад Есүсийн хөлийг тосолж үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхлын үнрээр дүүрлээ. Харин Есүсийн шамнарын нэг буюу түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Юдас яагаад энэ тосыг 300 динараар зарж ядууст өгсөнгүй вэ гэв. Тэр ядуусын талаар санаа тавьсандаа бус харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж дотор нь хийсийг авчдаг байжээ. Гэтэл Есүс түүнийг орхи миний оршуулгын өдөрт зориулж Мария үнийг хадгалаг. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар надтай үргэлж цуг байхгүй гэж айлтав. Гадна талын өнгөцөөс нь харах юм бол хайрын тос энийг чинь зараад ядууст өгчихгүй даа гэж хэлж байгаа. Тэгэхээр ядууст өгч байгаа зүртгэл нь буруу гэж хэлдэг. Үнэхээр бид нар ядууст өгөх ёстой. Өгж болохгүй яах вэ? Гэхдээ энэ удаа энэ хүн Есүст өгч байгаа. Тэгээ Есүсийн тэр тосолсон тосын тэр үр жимсэн үнэхээр англиан үнэр нь өрөөгөө тархаж усахгүй одоо ч гэсэн энэ цаг хугацаанд энэ үнэр одоо ч байгаа юм. Яг тэгвэл түүний хийсэн үйлсийг Библиэлд бичүүлдээсэн бөгөөд бүх хүн үнийг сонсож харж байгаа юм. Энэ хүн Есүст тэр өргөлийг өргөж байгаа. Тэгээд яг энэ цаг мөчид Есүс төрөхс өргөлөө тэр олон ядуусыг аварч байгаа. Цагаа тулах юм бол одоо түүний оршуулгад бэлдэж байгаа нэг. Тэгээд Искариотын Юдас яагаад ургасан бэ гэхээр Юдасыг барьж өгөх гэж байснаас гадна тэр хүн яасан байна. Мөнгөний хүүдийг барьдаг байсан байл та. Тэгэхээр Есүс хийж мөнгө гуйж яваагүй боловч хүмүүс тэнд бас өргөл өргөдөг байсан байх нь. Түүнд өөрт нь бэлэг өгдөг. Бас түүнчлэн бас өргөл өргөдөг байсан байх нь. Яг бол мөнгөний хүүдийг гэж байгаа байхгүй. Тэр мөнгөний хүүдийг тэр хүн барьдаг гэсэн. Харин дотор хийснийг нь яасан байна. Өөрөө авчдаг байсан гэсэн. Хулгайч байсан. Тийм учраас түүний гар энэ ширээн дээр байна гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр хулгайлж болохгүй байгаа. Тэгээ хулгай хийж гим тэрийг хийх үед, гим нүгэл үлдэх үед түүний зүрхэн дотор үнэхээр түүний тэр авралын тэр үр жимсийг булааж байгаа. Тийм учраас бид нар аль болох гим нүгэлгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгээ янз бүрийн боломжгүй юм ярьж гэж хэлж магадгүй. Бид нар хуучин хүнээ тайлж үнэхээр хаях хэрэгтэй. Тэгээд үнэхээр гим нүгэл хийх юм уу самсгүй байдлаар бид нар мэдээж ундаг л та 7-гийн 70 удаа бүдэрдэг бараг л оюун бодлороо ч гэсэн харцаараа нүдэрээ үйлсээрээ гэл янз янзын байдлаар бид нар гим нүгэл хийдэг. Тэр таландаас өөрийгөө бити буруутгаараа Есүс таныг яд үнэхээр хайрлсан. Тэр таны төлөө юм өгсөн. Тэгээд заримдаа хүмүүст бид нар зөв хүчинд өргөл өргөх явдлаас маш чухал байгаа юм дээр. Тэгээд бас хулгай хийхгүй байх явдал чухал байна. Тэгээд Есүс яд юм байна. Бас бүгдийг мэддэг байгаа. Урах нь угаасаа оногцсоор явна. Харин урах хүчний яасан золгүй гэдэг. Тэгэхээр бити урваараа ялангуяа Есүсээс ялангуяа тантай хамтарч ажилладаг хүмүүсээс бити урваараа тэр орноосоо бити урваараа ах トゥ угаасаа бити урваараа гэж үнэхээр онцгойлон хэлж байна. Тэгээд бид нар урагж байсан бол би гимшиж байна эзэм энэ тэгээд үнэхээр сэтгэл санаагаараа үг хэлээрээ үнэхээр хөршөө өөрийнхөө адил харилж чадаагүй бол уучлаарай эзэм тэгээд эзэн бухнаа хөршөө бас үнэхээр хайрлаханд бол харагдахгүй байгаа хин нэг
Яаж хайрлах юм бэ? Хажууд байгаа хүний хайрлах чадахгүй гэж хэлдэг. Тэр хажууд байгаа хүний хайрлаарай гэж шинжлэхдээ та бүхнээс хүсэж байна. Назарын Есүс Христосийн нэрээр таныг эзний хайр дүүргэх болтугай.